Сайн байна уу? Арангаа аймгийн нэгдсэн эмнэлгийн чанарын албаны лавлгаа мэдээллийн мэрэгчлэлтэн жаргал сайхан байна. Өмнө нь бол би төрөх тасагт 11 жил мэрэгчлэрээ суулгаж хийсэн. Мэрэгжил бүхэн сайхан үнэтэй зэнтэй байдаг. Энэ мэрэгжлийг сонгох болсон шалтгаан нь 2014 оноос хойш манай аавын бие модож тэгээд гэрийн нөхцөлд ер нь бол эмчилгээ сувилгаа хийх хүн хэрэгтэй болсон учраас энэ мэрэгжлийг би сонгож ажиллаж байгаа. Мэрэгжил сонгоход нөлөөлсөн хүн маань анх өвөө маань энэ мэрэгчлэлээр миний хөө ажиллаад үз энэ мэрэгчлэлийг хийхийн тулд манай гэр бүлд заавал нэг эмнэлгийн хүн хэрэгтэй юм байна. Тэгээд миний хүн сулигч мэрэгчлэл гэдэг сайхан хүн ардынхаа төлөө үйлчлдэг хүн ард тусламж үйлчлэгээ үзүүлдэг учраас энэ мэрэгчлэлийг өвөө маань анх удаа сонгуулсан. Манай мэрэгжлийн онцлог бол их хүн ардынхаа төлөө үйлчлэх, хүн тусламж үйлчлэгээ хүргэх. Миний мэрэгжил бол 1-10 оноогоор дүгнэх юм бол би 8 оноо өгнө. Яагаад гэвэл 8 оноо гэж байгаа юм гэвэл мэрэгжил бүхэн маань давуу тал сул талтай, давуу тал бол их байдаг, сул тал ч их байдаг. Давуу тал нь гэх юм бол хамт олонтой ажиллах, мэдлэг мэрэгжлээ дээшлүүлэхэд холбогдолтой. Муу тал гэх юм бол үйлчлүүлэгчийн биеийн байдал муудсан тохиолдолд бид нар сул тал болж эмчилгээ үйлчлэгээний тусламж маань тусламжид сөргөөр нөлөөлдөг. Мэрэгжил буруу сонголт нь ээж аавтайгаа ар гэртэйгээ зөвшөлдсөөгүйгээс мэдээлэл мэрэгжлийн талаар мэдээлэлээ бүрэн цуглуулж чадаагүйгээс хүн мэрэгжлээ буруу сонгоно. Ирээдүйн хүн ардынхаа төлөө нийгэмдээ гараад өөрсдийнхөө болон орон нутагтаа хувь нэмрээ оруулах гэж байгаа сурагчдаа мэрэгжил сонголтоо зөв хийх нь хамгийн чухал байдаг. Мэрэгжил сонголтоо зөв хийхийн тулд мэдээлэлээ маш сайн боловсруулах, судлах нь хамгийн чухал байдаг. За мэрэгжил сонголтоо хийх гэж байгаа сурагчдаа мэрэгжил сонголтоо зөв хийхийн тулд мэдээлэлээ зөв цуглуулах, ар гэртэйгээ бүрэн ярилцах, одоо өнөө энэ нийгэмд ямар мэрэгжил энэ нийгэмд тулгараад байгааг судлах, суралцж дуусаад энэ нийгэмдээ гарч ирээд өөрийн орон нутагтаа байршлаа олоод өөрийн хувь нэмрээ оруулж ажил хөдөлмөрөөр эхлэх учраас та бүхэн маань мэрэгжил сонголт хамгийн чухал шүү.